Кувейт улсад шавьтай хоккейн 4-р дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монгол улсын насан туршидын үндэсний шигшээ баг Индонезийг 9-3, Кувейтийг 5-2, Малайзийг 14-2 гэсэн тооны зөрүүтэй хоцсноор дэлхийн аварга боллоо. 4-р дивизион төрүүлснээрээ эргэжлээс эхлэн 3-р дивизион руу дэвшин тоглох боломж бүрдэж байна. Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын хоккей холбооноос жил бүр зохион байгуулдаг байна. Тэгээд тамирчмаа өөрсдөө одоо яг энэ сүүлийн тоглолт одоо манайх яг их Кувейтийн багтай одоо өрсөлдөж яхад Гиннесийн рекордны хэмжээний дайны одоо 352 минут ийм торгуулийн цаг гарсан. Манай одоо тамирчмаа тэнд одоо өөрсдөө яг нэг болж тэр сахилга бат тэр өөрсдөө барих тэр төсвөр төвчээр өчнөө юм одоо нэг баг хамт олон болж бид нар Монгол эх орондоо хайртай гэсэн сэтгэл гаргаж одоо энэ медалыг эх орондоо атсанд одоо тамирчдаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа багууд урьдчилсан болон сонгон шалгаруулалтын шатанд шалгарч дараа нь шилдэг 8 баг плей-оффын медалийн шатанд тоглож түрүүлсэн баг дэлхийн аварга цолыг хүртдэг байна. Кувейт улсын баг 2 хожид 1 хожигдолтойгоор Монголын багтай тоглосон бол Индонез 1 хожид 2 хожигдолтой 3 оноотой үлдсэн. Харин Монгол улсын баг хамгийн сүүлд Малайзийн эсрэг дараалан 3 гол оруулж 14-2 гэсэн харьцаатай аваргын цомыг 9 онооны зөрүүгээр хангаж Монголын хоккейчид анх удаа дэлхийн танцтай тэмцээнд түрүүлсэн байна. Монголын хоккейчид маань нэлээд томоохон амжилтууд гаргаад ирсэн. Бид саяхан 4 сард Кувейт улсад зохион байгуулагдсан хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4-р дивизионы тэмцээнд баг тамирчид маань амжилттай оролцож алтан медаль хүртсэн амжилт гаргасан. Мөн Азийн аварга шалгаруулах U18 насны тэмцээнд Сүүрийн залуучууд маань оролцоод хүрэл медалийн амжилтыг болцлыг хангаад ирсэн. Үзэгтэй улсын Самарканд болон Ташкент хотуудад U18 буюу 18 насны ангиллын шавьтай хоккей Аз номхон 7 орнуудын аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 23-наас 30-ны өдрүүдэд үргэлжилж манай улсын залуучуудын шигшээ баг мөн амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Энэ нь хоккей спортоор дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөж залуучуудын шигшээ баг алтан медалийн тавцанд гарах потенциал байгаа нь харагдаж байна. Улсын шигшээ багтай 20 гаруй жил тоглож байна. Тэгээд 10 хэдэн настай хүүхэд хоккейгоор анх хичээллээд том мөрөөдөлтөө, том зорилготой л анх энэ спорт руу орж ирсэн. Тэгээд эзэш энэтэй бууж өгөөгүй 20 хэдэн жил тоглож өнөөдөр одоо зөвхөн миний хувьд бол энэ миний мөрөөдөл тий энэ миний одоо мөрөөдөлт би яг энэ мөрөөдөлд хүрсэн бол миний дүүнер тий миний залуучууд бол энээс илүү том мөрөөдөл тавьж дахиж ах шигээ одоо ингээд мөрөөдөлтөд бүх одоо улсын тийм манай Монголын бүх тамирчид мөрөөдөлтөд хүрээсэй. Монголын хоккейчид бол тэр мөрөөдөлтөд хүрээсэй. Угаасаа хүрч чадна гэдэгт би бол итгэдэг. Тэгээд одоо өдөө 20 хэдэн жил хамгийн сүүлийнхаа тоглолтыг сая Кувейт тоглож дуусгаад улсынхаа шигшээд тоглох одоо шигшээ багийнхаа сүүлийн тоглолтыг хийгээд ирсэн. Монгол улс 2022 оноос битүү дээвэртэй ордонтой болсноор шавьтай хоккейн төрлийг сонирхох хүүхд залуучуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна.